Үзэгч та бидний нэвтрүүлгийг хүлээсэн үү? Та дахиад нэг шилдэг хөл өмгчний гайхалтай сэтгэл хөдлөм түүхийг сонсомоор байна уу? Тэгвэл бидэнтэй нэг хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг иргэн ирлээ. Энэ удаа бид дэлхийн шилдэг хөл өмгчд болох Лионел Месси, Фрэнк Лампард нарын номыг танд уншиж өгөх гэж байна. Тайлбарлагч Балжинемийн хамттай яриа, сонирхолтой баримтууд, хэний сонсоогүй нууц мэдээллүүд эндээс задарна. Хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг Баасан гараг бүр. Сайн бацхан үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг маань эхэлж байна. Үзэгчдээ мэдээж бид та бүхэндээ Супер Фрэнк буюу Фрэнк Джеймс Лампардын намтар номыг уншиж өгж байгаа. Бид 3 дахь дугаар лугаа хэлээд энэ орсон байна. Бидний өмнөх 2 дугаар бол хүүхэд нас болон за Вест Хэмтэй холбоотой сонин сайхан гоё дурсамжуудыг ярьж гисэн байгаа. Өнөөдөр Балжи ах маань ямар түүхийг ярьж өгөх гээд зэхээ суучихсан байна вэ? За өнөөдөр бол ерөөсөө Английн шгшөөгийн талаар л ярина да. Английн шгшөөгд бас анх орж ирж байсан тэгээ хамгийн сүүл. Гэтэ бас зүгээр нэг зүйлийг анхааруулж хэлэхэд бол одоо сая дээр манай үзэгчид бол гайхчихж магадгүй. Фрэнк Лампардын ихний 2 дугаарыг ойлонгийн үзлээ. Энэ дэр бол ерөөсөө Челси тоглосон яралтай амжилтыг бол одоо ярьсангүй өдр гэж. Энэ уг ном маань бол одоо бичигдэхдээ 2006 оны дэлхийн аваргын дараа Жерард энэ хоёр бол одоо зэрэг бичүүлсэн юм байлээ. Зөв. Тийм тэгэхээр бол одоо тэр Челсигийн 12 оны аваргуудын лигийн финал 13 оны Европа лигийн финал точсон энэ төр бол байхгүй байгаа. Асар их том хөв зохиолтой мундаг хөл өмгчин гэж би боддیں۔ Наадах нь чинь. Тэгэл байх уу? Джон Терри багийн ахлагч байсаар атал 2 финал Лампард бараг багийн ахлагчийн тууцтай гарч ирээд цомыг хамгийн түрүүнд барьж авч толгой дээрээ өргөнө гэдэг бол одоо ер нь бас л агуу том хөв зохиолчтой ер нь багийн ахлагчийн хувьд бол. Тэгээ ийм хүнийг бол одоо тэгээд өнөөдөр бол одоо шгшөөгийн талаар бол ярихад зуруудад ахын байхгүй болов. Нэрээ тийм биш үү те? Яг 2 финал дээр хоёулаа Жон Терри торгуултай байж таарад. Тийм байна. Нэрээ тийм байна. За тэгэхээр Супер Фрэнк Лампардын талаар номоо өргөж байгаа. Өнөөдөр бид та бүхэндээ Английн шгшээ багийн мэдээллүүдийг хүргэх учраас Английн шгшөөг Лампард маань ер нь яаж тоглож ирсэн бэ гэдэг талаар бяцхан одоо бичлэгийг та бүхэндээ үзүүлье. За ерөнхийдөө Лампардын хувьд шгшээ баг нийтдээ 106 тоглолт хийж 29 голыг оруулсан ийм гайхалтай тамирчин байгаа. Дээрэс нь одоо шгшээ багт маш гайхалтай дурсамжуудыг үлдээсэн. Тэр бүгдийг бид та бүхэндээ эргээд нэвтрүүлгээрээ бол үзүүлэх болно. Ингээд шгшээ багтай холбоотой сонирхолтой бичлэгийг үзчихэд студид эргээд үзье. Lampard, fantastic goal. Lampard, 1-0 England. What a fantastic start, and it's Frank Lampard who scores for England again. Well, it falls to Lampard, and that's what Frank Lampard does. Lampard. Oh, it hits the post, and a goal from on the line by Lampard. Lampard's header. It's a goal for Frank Lampard. More penalties than any other England player in history. England need this one to go in, and it does. Absolutely no danger. Right man for the job. Ингээд хөл өмгийн бестселлер нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Бидний 3 дугаар та бүхэндээ Английн шгшээ баг болон Фрэнк Лампард гэсэн нэрээр бол явж байгаа. За ингээд Лампардын талаар түрүүн бид бол 2 болон 1-р дугаар дээр ярьж ирсэн. Дөнгөж 22 настай да. Шгшээ багт одоо Европын аваргын сонгон шалралтанд багтаад за бүр гарааны тоглолтод орж исэн он гэж тийм. Тэгэхээр шгшээ багт орсон түүхээс таваас ярихгүй. Шгшээ багт орсон түүх нь бол одоо 1996 оны Европын аварга шалралт тэмцээн Англид болсон юм. За тэгэхэд Англи дээр өөрөө англичин зохион байгуулж байгаа орон учраас
юунд бол ороогүй. Нөө сонгуульд шалгаруулахад бол одоо ороогүй. Тэгээд олон хөлбөмбөг бүгчнийг цуглуулж бараг одоо 30 ч юм уу 28 хөлбөмбөг бүгчнийг цуглуулаад тэр үед бол одоо 22 хөлбөмбөг бүгчинд ордог байсан үе л дээ 96 он гэдэг бол. Тэгээд эндээс ер нь олон хөлбөмбөг бүгчдийн бүр тийм дэлгэрэнгүй бүртгэл дотор бол одоо Лампард явж исэн. Лампард бол одоо 4 залуу хөлбөмбөг бүгчний Лампарттай нийлээд дөрвөлэн ингээ шгшээгд бол бэлтгэл хийсэн. Бид нар бол одоо ирээдүйн Английн шгшээгийг авч явах улсуудаа гэж тухайн үеийн засгалжуулагч Terry Venables бол одоо үзсэн. За ингээд Лампарт маань 96 онд West Ham-ийн академиас дөнгөж гарч ирж байгаа хүүхэд шгшээгд очиод бол одоо шгшээг гэж юу гэдэг юм бэ гэдгийг бол харсан. Тэнд бол одоо өөрийнх нь хадмаха Harry Redknapp-ийн хүү үеэл нь болох Jimmy Redknapp Ливерпулийн од бол одоо шгшээгд бол одоо байж исэн. Одоо халамжилдаг байсан, хүмүүжүүлдэг байсан. Энийг хараа эдгээр ингэж тоглолтын, ингэж бэлддэг, ингэдийн гэдгийг бол одоо зааж одоо бүр амьд үлгэр дуурал нь болсоор л явсан. Ингээд анх бол одоо шгшээгд бол одоо очиж гин шгшээгд тэр үед очихт нь одоо бурхан минь одоо хөлбөмбөгийн бурхан тэнгэрийн элч төлөөлөгчийн нэг Пол Гаскойн гэж өөрийн гэсэн өвөрмөц зан аран шинтэй очсон газар болгоно өөрийнхөө дарамтанд оруулдаг. Очсон газар болгоно Пол Гаскойны иргэшээлд өөрийн ирэхгүй ордог өвөрмөц зан аран шинтэй хошин тийм шогийн тийм мэдрэмжтэй. Ер нь Пол Гаскойн дээр хамт олонны дунд байхад бол ерөөсөө бүгд хамт олон бөөнөрөө байгаа юм байна гэж ойлгодог. Газа байхгүй болчих юм бол цадагч хайчаа гэж бүгд хайдаг. Ерөөсөө энэ гой дурсамжийг бол одоо өөрөө бол да ер нь номон дээрээ бас нэг жоохон бичсэн байт юм байлээ л те. Надаар бол одоо бас л тоглоом хийдэг байсан. Тэгэл тэр Гаскойн чи юу яасан байгаа шүү дээ бас. Шүн Лампардыг унтчих хат нь ой Лампс босоо дээрээ зургтаа залгаа 4-р сувг дээр юу гарч яана надад хэлээд өгөөч энэ төр гээд өрөөрөө нь уцтаал тэгэл унтуулахгүй энэ төр хөөрхөн шоглож барайл ингэдэг байсан бохоо. Тэгээд шгшээгийн үнэрийг 96 онд үнэлсэн. 98 оны дэлхийн аваргад бол дуудагдаагүй. 99 оноос те тоглож эхэлсэн. Тэгэнгүүтээ 99 онд ганц нэг юм байсан байлгүй тэгснээр албан ёсны айхтар зөвхөн мундаг юм аа тэр мундаг тоглолт нь одоо 2000 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд 23 хөлбөмбөгчний нэрсийн жигсаалтанд өөрийгөө орцсон байгаад бол гүн шокнд орсон. Дахиад нөгөө Jimmy Redknapp-ыгаа бол одоо албан ёсоор дагаад явсан шгшээгта. Тэгсэн чинь нөгөө үеэл нь эхний тоглолтын дээр үеэлтэйгээ хамт гараанд бол гарч ирсэн. Гараанд гарч ирээд өөрөө бол биеэрээ долготод тоглож чадаагүй. За Jimmy Redknapp бол одоо цорын ганц хожлын гоолыг бол оруулсан гэж бол номон дээр тэмдэглэлд үлдсэн байдаг. Чухам айлгата яасан хэлсэн гэж бол надад ирж байхгүй. Бүр үцээд олоод өгье гэсэн ч байхгүй. Би бас хайд судалж явсан ном дотроос нь байгаагийн дээр ном байхгүй байсан бол байхгүй байсан л гэх. Тэгээд 2000 онд ингээд ямар ч үсэн Европын аваргад очиод ингээд иргэд ирсэн. Энэ завсраа бол 21-ээс доош насныханд өмнө бол Английн шгшээгд тоглоод айгүй сайжраад шгшээгийн бүр ахлагч болсон байсан. Жерардын номон дээр байдаг. 21-ээс доош насныхны шгшээгд дуудагдаж очиод өвдгөн жижирсэйгээ зочдуудлын хоолны зал руу яваад ороход Лампард мэтийн ихэмсэг залуучууд ширээн дээр хөлөө ачаад сууж байлаа энэ гэсэн юу Жерардын номон дээр бол байд юм л да. Жерард наадах чи араас тэр 21-ээс доош насныхны шгшээгд очсон байгаа шүү цаад ч юм бол. Ингэчээд хамгийн харамсалтай юм бол 2002 оны дэлхийн аваргад явчихдаг. Энэ бол ерөөсөө яг тэр шгшээд дуудагдаагүй тэр 28 хөлбөмбөгчин цуглуулсан байж байгаа. Тэгээд 5-ыг хасах хэрэг гарахад Лампард тэр дунд хасагдахад л одоо үнэхээр одоо тэнгэр өмөрөх шиг л. Өө яг ерөөсөө тэгэл дуусаа. Ингээл ерөөсөө дуустаа. Одоо дахиад шгшээгд тоглоно гээл тэгэхээр бүр өчнөө хоол юм шиг санагдав. Япон солонгос тулсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд авч явахгүй л байсан бол баг юугаа хийж тэр 2 жилийн өмнө Европын аваргад авч явсан юм дээ. Шахууны юм бодогдож исэн байлгүй дээ зайлуу. Тэгэлгүй энэ цаг мөчөөс хий дэмий өнгөрөөгөөгүй. Элен гэдэг өөрийнхөө нөгөө гэргитэйгээ бол да
одоо анхны гэж ярих уу? Манай Тий. одоо болцсон тийм. Болцсон. Яг үнэ. Луна гэдэг охинтой шүү дээ цаадах. Тэгсэн хоёр охинтой тэгээд салаад өөр хүнтэй суусан да гэж. За ингээд анхныхаа хоёр охиныхоо ээжтэй танилцж нөгөө нэг Япон солонгос явж чадаагүй гэсэн сэтгэлийн шархаа одоо бас нэг баг боловч одоо тэгээд аниулах тийм арга одоо хэрэгэлсэн гэх юм уу да тийм ээ. Тэгээд Лампард чинь бас яг тэр үедээ бол одоо ер нь гадаад руу одоо аяллаар яваад өгсөн. Япон солонгост өөрийнх нь найзууд тэнд бол одоо хэрхэн гангарахыг бол одоо харахыг хүсээгүй. Өөрөөр хэлэх юм бол эр хүний цагаан атаархал бол одоо мэдээж төрнө. Айгу хэцүү. Тийм. Бүр тоглолтооч үзээгүй өөр газар асар хол байсан ба шүү дээ мэдээлэлээс. Яг үнэ мэдээллээс бол одоо хол байсан. Гэхдээ Бразилтэй тоглосон тоглолтыг үзсэн гэдэг бахад нэг тиймэрхүү юм бол тэ нөгөө Рональдиньо гол хийгээд Тийм нөгөө Рональдиньо Ривалдо 2 гол хийгээд буцаачдаг шүү дээ. Тийм. Тэгээд 2004 оны Европын аврал шалгаруулах тэмцээнд Лампс бол эхний тоглолтонд бараг нөгөө Францыг нэг тэгийн харьцаатаагаар хожиж явсаар байгаа цаг дуустгийн даваан дээр чи нөгөө нэг Зидан 2 голыг оруулцдаг. Тий, аимшигт 2 гол хийсэн. Энэ бол ерөөсөө үү шүү дээ, юу гэж байгаа шүү дээ. Лампард дэлхийн нийтээр өөрийгөө би Лампардаа гэдгээ бол харуулах боломж нь одоо 88 минут хүртэл явсан гэж байгаа шүү. Тэгсэн. Тэгэхэд бол ерөөсөө Лампардын толгойд за тоглолт ингээл дууслаа би од боллоо дэлхий намайг бол ерөөсөө 2004 онд хүссэн үсээгүй ярихаас өөр аргагүй боллоо. Вест Хэмийн фанатууд юу гэж байгаа бол доо Вест Хэмгийг бол дахиж сөхөж ярихгүй бол болохгүй мартсан байна. 11 саяар Челси рүү зарсан шүү дээ. Тэгэхэд Вест Хэмийн фанатууд нэгжгэнсэн алга ташсан гэж. Нөгөө бүдүүн хахаага 11 саяар зарчлаа шүү дээ. Мундаг юм аа нэрээ. Энэ өстэй хэрэггүй. Тэгээ Челсигийн фанатууд дээр ирээд тэгдэг байсан гэж байгаа. Аа. Танайхан стандараа ирүүл биш юм аа. Манай бүдүүн хахаг та нар 11 саяар аваад ахтай явах вэ? 1 сая ч үрхээргүй амтын шүү дээ цаад чинь энэ төр гэж тэгдэг байсан гэж байгаа хөрхий. Тэгээд Лампард маань бол одоо тэр 2004 оны Европын аврал шалгаруулах тэмцээнд гангарах бол одоо Зидан тэр боломжийг нь үгүйсэн тий. Зидан нэг амар цохилт хийгээд хаалтай цохилтоос бас нэг мундаг цохилт хийгээд. За хэний буруу гэх юм бол Жерардын буруу. Тий 16-ын гадаа алдаа гаргаад. Нэг нь хаалтай цохилт, нэг нь тургуулын цохилт. Аргасан дамжуулангууд тэр дамжуулсныг хаалгач руугаа дамжуулсан чи тэрийг анарын дахиж орж ирээд авчдаг юм байсан чинь Дэвид Джеймс унгаагаад. Тэгээд дөрөөсөө эн чинь Жерардын буруу бол таарч байгаа байхгүй юу? Тий. Тэгээд энэ тухай бол наа номлоор чинь бол дэлгэрэнгүй байж байгаа. За тэгээд Английн шгшөөгийн ерөөсөө хамгийн хард дурсамж нь гэх юм бол Фрэнк Лампард чинь 2006 оны Португалтай хийсэн тоглолтын дээр юу дэлхийн аврал дээр бол 11 метрийн зогсолтыг бол төрүүлж өгөх эрхээр бол шагнагдсан байгаа. Энэ бол хүн харахад эрх юм шиг боловч үнэхээр энэ бол цаазын ялтай адилхан ийм амар ачаа дэлхийн нийт харж байхад ер нь бол болж байгаа юм шүү дээ. Хөлөн бүгдээр бол хамгийн багт байгаа хамгийн сайн хүн л хамгийн эхлээд зүгтгий. 11 метрийг хамгийн сайн, хамгийн ихтгэлтэй. Тэгээд тэр хүн нь алдчихаар тэгэл ер нь байдал хэцүү болно. Бүх одоо хөлөмгийн жишээн дээрээс те хөлөмгийн түүгийг харж байхад за одоо хамгийн ойрын жишээ хэл Жозе Мориньо хүртэл хэлсэн байдаг шүү дээ. Байернтай аврагын лигийн шүвгийн дөрөвт финалд гарахын өмнө би хамгийн эхлээд Роналдог дараа нь Какаг зохиулж байхад хоёулаа алдсан. Тэгэл юу болж байгаа нь тодорхой гэж хэлсэн байдаг. Тэрнтэй адилхан хөлөн бүгдээр бол баг дотор байгаа хамгийн сайн зөвхөн тамирчин хамгийн ихтэй зөвхөлтийг хийх хэрэгтэй байдаг. Тэгэхэд Англи шоугийн тухайн үеийн хамгийн шилдэг нь Лампард байж тараад. За тийм байгаагүй гэж. За энэ дээр бол өөр яагаад одоо гай болж над дээр ирчих гэх юм бол нөгөө гайтай Рүүни Криштиану Роналдо хоёроос болсон байна. Ааха. Нөгөө Криштиану Роналдо Рүүнигээ хөөлгөцсөн. Рүүни дүүлж өгөхгүйсэн ингэ. Манай өнчнөрөөс хамгийн хинэггүй, хамгийн одоо ерөөсөө авиаста мундаг хинэггүй. Ерөөсөө тэр чинь бараг зүгээр богч ажиллаад тоосон шинжгүй гарч ирээл тэрийг бол ихний зохилтыг бол хийх юм байна л да. Нэрээ тийм шүү. Зохилт Лампси зохихгүйсэн байхгүй юу? Тэгсэн чинь нэг тоглолтын явцад за ингээд өстө тоглолт цаг сунгахаар боллоо гэд бид нар ингээд цаг сунгахад тоглогч нар ингээд гүүгээл тоглоод байдаг. Тэд нар чинь алхах чадваргүй болсон байдаг гэж шүү дээ. Сэтгэл зүйн хувьд бол нөө хүнд улирал дуусгаад тэгээд дэлхийн авраг дээр явж очиод хасагдах шатнд цаг сунгаад эхлэхээр чинь одоо бүр өстө чиний хэлээр өстө хамаг бензин дуусч идэг юм байна гэсэн. Тэгээд өрөөний зохиндоо гээд алхаж явсан чинь нөгөө төх маань хөөгдөөд
яана энэ чинь дараагийн улсууд дээр хэн дээр нь оногдох юм бол доо гэсэн чинь Эриксэн харж яснаа Лампси төрүүл цогх гээл ингэж. Тэгэнгүүт урд нь ерөөсөө 50 цохилт хийгээд урд өдөр нь байна уу да 11 метрээс 50 цохилт хийгээд Лампард 2 алдсан юм байна. Джеймс Робинсон 2 1-1-ийг л хаагаад бусад цохилтууд бүгд гол орсон юм байна. Ерөөсөө тэр зүүн талд нь цохино гэсэн тэр юу бол ерөөсөө бүр найдвартай болцсон байсан юм байна. Тэгээд Лампси чинь тэр дэлхийн аварга дээр ерөөсөө юу яагаад англичууд 11 муу цогтөг гэж дандаа шүүмжлүүлдэг. Тэгээд тэр жил бол ерөөсөө онцгой бэлтгэл хийгдсэн байсан. Тэгээд энэ 2006 онд ерөөсөө бүгдээрээ дэлхийн аварга болно гэдэгтээ бүр итгэцэн байсан. Одоо Португалыг ерөөсөө юу ч биш дараа нь хэнтэй таарах уу гэж бол одоо ярьж ирсэн. Бразил Франц хоёрын нэгтэй таарчдаг болов уу тийм өөрөө онцлоо. Ерөөсөө хэний дараагийнх нь ингээд давж хараад ингээд тоглолцсон юм байна л да. Тэгсэн чинь тэгээд тэнд ингээд хачаа юм болоод ингээд юу ятсан байна. За ингээд талбайн гол чиг дээрээс 11 метрийн дургуулын цохилт хүрэхэд 30 секундын хугацаа орно. Энэ 30 секунд дотор бол ерөөсөө бүх амьдрал бодогдно. Энэ бол ерөөсөө одоо Жерардын номон дээр ч үүдэг. Ерөөсөө цаазын тавцан руу явж байгаа ялтан адил байдгаа гэж. Тэгэхээр ерөөсөө яг л энэ байсан гэж. Очиж явахдаа зүүн доод болонд гол орж ийн гэж бол зүудлэсээр л бодсоор л очсон гэж. Тэгэл гүйжчээр цогсон, цохилт болж өгөөгүй. Яг тэр булан руугаа яваагүй. Тэгээд хаалгач хаасан. Эргээл тэнгэр рүү нэг дээшээ нэг хараад тэгээд багийнхан руугаа харсан. Багийнхан бол хэлхэлдээл зогсдгоороо зогссон байсан. За ингээд ерөөсө Жерард Мерард алдаад ингээд тоглолт ингээд хожигдоод буудал төрөөд ирсэн. Хинтээ ч юу ч ярахаас дургүй нөрцсөн. Баг залуудаа өчнөө үйлж исэн учраас үүлэх шаардлага бол надад байгаагүй. Тэгэхэд миний хагасшгүй хоёр анд хоёр баатарлаг ири хоёр талд суучаад цорхрон үйлж байлаа гэх. Нөгөөх нь Рио Фердинанд, Жон Терри хоёр. Нөгөө хоёр нь хоёр талд нь суучаа уулаад байдаг шүү дээ. Тэрийг харахад тэгээд ерөөсөө хорвоо өстө хөмөрхтэй адил болсон. Хорвоог хөмөрчлөөдөө гэж бодоод тэгээд гэртээ ирээд дахид тэрийгээ зүүдлээд дахиад пенальт алдлаа, цогцлоо хаалаа гэд зүүдэлж ирсэн чи цээжин дээр нь амар хүн дээр нь гарах шиг болонгууд нь за ингээл би ч одоо зүйл дуусч байгаа юм байна да гэд арай хийж нойрноос сэртэл бяцхан охин лууна цээжин дээр нь гарцсан ээж нь нөгөө Элен рингүүтээ цээжин дээр нь тавьчихсан тэгээс сэрхт нь ааваа гэд дуудаж ирсэн гэсэн нэрээ би чинь цааш дахиад амьдрах ёстой хүн шүү дээ би чинь хүний эцэг гэр бүл надад байгаа шүү дээ шинэ амьдралаа бодъё энд ингэж гашуудан зовоод яах юм бэ? Челсигийн маань шинэ үлрэл хүлээж байгаа. Дахиад 2008 оны Европын аварга намайг хүлээж байгаа. Энэ ер нь юу юм? Хинч байдаг л. За тэгэлгүй бах уу. Тэстэ Английн шгшээ багийг бол манай үзэгчид бүгдээрээ мэдж байгаа. Английн шоуг бол бүгдээрээ дэмжиж байгаа гэдэг нь ойлгомжтой. Тэгээд Английн шоугийг дэмждэг би бол яг л Английн шоугийн хөгжөөнд дэмжчихлээ. 11 настай байхдаа 2002 оны дэлхийн аварга Бразил, Англи хоёрын тоглолтыг яг авгах аав хоёртоо үзэжсэн бүр мартдаггүй. Тэгээ тэн дээр одоо Бекхэм тэр үсэрж гарч ирсэн Роналдиньо, Ривалдогийн гол гэдэг. Яг одоо ч гэсэн яг өчигдөр юм шиг нүдний өмнө харагдаж байна. За 2006 онд яаж исэн ч гэсэн санаж байна. 2010 онд яалаа да тийм. Германтай таарахад 2-1-ээр Англи хожигдож байхад 37 минутанд Лампард гол оруулахад тэрийг нь тооцдгүй шүү дээ. Одоо нөгөө голын шугам технологи байгаагүй. Зеф Блаттер тоглолтын дараа албан ёсоор FIFA-гийн хуудасаар дамжуулж үзэгчдээс уучлалт гуйжсэн. Тэгэхээр юу гэх гээд байна гэхээр Европын аваргаар тэр од болох байсан мөчийг нь Зидан, Жерардын тэр алдаа, Зиданы 2 гол өгөө хийжсэн. Дээрээс нь Лампард 2010 онд 2-2 болцсон бол Германыг бараг хожих ч юм уу нөхцөл байдал шал өөр болно шүү дээ. Хоёр тгээс эргээ эрэлт хийж байгаа юм чинь. Тэгэд ийм гой нөхцөл байдлуудыг бол алдчихсэн. Тэгээд өөрөө дэлхийн аваргаар торгуулийн цохилд алдчихсэн гэдэг. Тэгээд 14 оны дэлхийн аваргад одоо яаж шатаагүй гэдэг. Ийм л одоо дурсамж байна да. Тэгээд одоо яагаад ч юм нэг тийм азгүй нөхцөл байдлууд шигшээг дарж ирсэн. Тэр азгүй гэдгийг чинь цааш нь үргэлжлүүлээ ярихад одоо бол номон дээр байхгүй шүү. Зүгээр хамааруулаад ярихад нэгэн чигчээ өгийг Лампардыг ярьж байгаа юм.
2008 оны Европын аваргад явах гэсэн чинь урдчилсан шатанд Оросуудад Москвад ирж хожигдоод гэртээ очиод Хорватад хожигдчихж байгаа. Тэгс. Ингээд Лампард 8 онд дуусаад 10 онд дэлхийн аварга дээр азгүйгээд 12 оны Европын аваргад ордог гэд яжсэн. Жордан Хендерсон хамгийн сүүлд нь оронд нь ороод ирдэг ш нөгөөд чи гэмтэл аваад ингээл одоо ерөөсөө Английн шгшээ гэд зүгээр яг хоо тэр 20 хэдэн гоолноос бол одоо мэдээж ач холбогдолтой зүгээр тэр сонгон шалгаруулахад хийж исэн сайхан гоолнууд бол одоо байдаг л баг. Түүнээс шгшээ багтаа бол одоо яг энийг хийгээд манай баг ингэсэн юм аа. Яг тэр нөгөө нэг тооцогдоогүй болохгүй юу? Тэрийг л ярих одоо насан туршийн үйлдэл эсвэл тэр Францыг хожиж байгаа нөхцөлж байгаа газар ч юм уу. Иймэрхүү нөхцөл байдал дээр тэгээ одоо Лампард гэдэг хүн маань азгүйгээр одоо төгсөж ирсэн. За гэхдээ ямар ч байсан Челси таамд өнгөрүүлсэн он жилүүдэд бол маш олон гоолыг оруулаад маш олон оновчтой дамжуултыг өгөө нийтдээ 13 цомыг хүртсэн гэсэн гайхалтай амжилтууд байдаг. Яг гоо тэгээ ялагдлын нулимс 2008 оны Москвагийн хүүтэн шүршүүр ард хоцорч те 12 онд аврагуудын лигт төрүүлдэг гэдэг. Яг ялагдал байдаг. Шгшээ багтууд угаасаа англи шоуг азгүйчсэн түүгээр бүхэл тамирчдыг дагж байгаа ийм л нөхцөл байдал бол байна. За ингээд ерөнхийдөө 3 дахь дугаараа. За тийм 3 дахь дугаар өндөрлөхөд одоо ер нь тэгээд нэмээд хэлчихэд бол одоо Фрэнк Лампард маань бол одоо баг насндаа нэг аавараа дандаа тэр нэг 75 80 оны цомд төрүүлсэн тухайн ярилж өссөн гэсэн шиг тийм ээ. Бас нэг сонирхолтой зүйл нь Вест Хэмийн номогт өлбөмбөгчин 66 оны дэлхийн аварга Бобби Мур гэрт нь ирж автан дуу халдаг байсан юм байл. За. Тэр мэрийг чинь өстэй янзын сайхан сонсож өссөн цаадахчин бол ерөөсөө өсөктөө. Тэгээд энэ дээр тэр аав нь зодог тайлхтаа Бобби Мурын дасгалжуулж исэн бүр доод лигийн баг дээр очиж зодгоо тайлсан байл шүү дээ. Фрэнк Лампардын авбалда Английн цомд 2 төрүүлсэн хүн бол одоо ингээд тэгээд наа чи нөгөө Вест Хэмийн хөгжим дэмжигчдэд доромжлуулж явахдаа сүүлд нь 2006 оны 1 сард гэсэн баха Вест Хэмийн эсрэг гол оруулахад аав нь судлаасаа өсөрж ирж ирсэн гэдэг баярлаж. Тийм. Вест Хэмийн хаалганд гол оруулна гэдэг бол ёстой одоо шгшээ багаар ярих юм бол Бразилийн хаалганд дэлхийн аваргын хожлын бөмбөг оруулж байгаатай адилхан. Тийм гайхалтай турсамж байдаг ч бас нэг яриандаа дурдсан байлээ. Тэгээ одоо олон ч гайхалтай түүхүүд байна. Ёстой Лампардын амьдралаас жишээ болгож байгаа маш олон мэдээллүүд байна. Хамгийн гоё үг нь одоо тэр хэлж штэ тий. Хүмүүс намайг зөвхөн одоо хичээл зүтгэлээрээ гарч ирсэн гэдэг. Хичээл зүтгэхэд авиас хэрэгтэй. Тэр авиас бол надад хичээдэг хүн. Одоо энэ болоотэлд чи хичээхгүй юм биш үү бэлтгэл дээр одоо. Энэ бол одоо ерөөсө тоглоом биш тийм ээ. Тэгээ төгсгөлд нь би энэ номоо өгч даа. Энэ дээр бол би ерөөсө ганц юм хэлчихье гэж бодож байгаа. За. Жозе Мориньогийн үгээр дуусгахыг гэж бодож байгаа. Номны доотлолт байгаа. Дэлхийд дээр гайхалтай авиаслаг тоглогч нар бол одоо маш олон байдаг. Арналдиньо, Кака, Андрей Шевченко гэдэл одоо яриад байна. Гэхдээ би тэдний хинээр нь ч Лампардыгаа солихгүй Жозе Мориньо гэж одоо ингэж дуусгасан байдаг. Тэгэхээр бол одоо энэ хүн яг хэрэгтэй дасгалжуулагчдаа бол нэр алтны үнэтэй гэдэг нь бол одоо ингээд харагдаж байна. Ийм сайхан ном 2006 онд үчигдсэн байлээ гэдгийг бол одоо дахин буйвар хэлмээр байгаа. Гайхамшигт ялалтууд тэрнээс хойш зөндөө байгаа. Тэрийг битгаар бол зүгээр цогц дурдчлаа. Өөрөө энэ номон дээр бол тэр нь бол байхгүй. Анх гарч ирсэн Вест Хэм буюу бидний 2 дугаар нэвтрүүлэг бол энэ номны бол гол цөмөн. За тэгээд үнэхээр гайхалтай байна. Фрэнк Лампардын талаар бид та бүхэндээ хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгээ 3 дугаарыг хүргээд энд хүргээд бол жаргаж байна. За ямар л муу хөлбөмбөгч Английн Премьер Лигийн бүх цаг үеийн мэрэгэн бурчин жагсаалтын топ 5 хагас хамгаалагч мөртлөө бичигдэх үедээ тэгээд ингээд бодохоор Челсигийн бүх цаг үеийн мэрэгэн бурч Английн одоо Премьер Лигийн топ 5-д бол явж байна. Ийм мундаг хөлбөмбөгчийн талаар бид та бүхэндээ маш сонирхолтой номыг нь уншиж өглөө. За хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг маань дараагийнхаа дугаараар ер нь бол очирдох олон ном байна те. Ер нь Балжаахын бодлоор ямар номыг онцлоё гэж бодож байна. Би бол одоо ерөөсөө ингэж бодоод байгаа шүү дээ. Дидье Дрогбагийн номыг орчуулсан залуу тэр энх хоёргээ залуу орчуулсан одоо хэвлэлтэнд өгсөн гэдэг чинь Дрогбагийн ном гараад ирэх юм бол тэрийг авмаар байна. Тэрэн дээр тэгээд энх хоёрыг ер нь өөрийн дуудаж авчираад нэг эхний дугаар дээр энэ тэр гоё ярилцлага гэмгүй баха. Тэгээд нэг дуудаад ирсэн юм чинь тэр үнийг бас нэг тийм хоосон дуудаж ирсний оронд тэр нэг одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө 5 цаграг дээр цувралаар гарсан Бекхэм байх шүү. Бекхэм, Жерард, Лампард гурвыг уншчихад ер нь баг тэгээд Английн шгшээгийн сүүлийн нэг хэдэн жилийг бол ер нь гадарлцсан да.
Тэгэлгүй байх. За тэр 5 зэрэг дээр сугарлаар гарч ирсэн Бекмиг бол сайн санаж байна. Яг гоё дугаар болгоноороо тасралтгүй гоё гарсан. Тэгээд бас надад бол одоо яг гэрт байгаа нь бол одоо Орос дээр бол одоо Пеле байна, Гаринча байна, Мардана байна. Тэгээ энэ гурван маань бол одоо яагараа байхгүй одоо дэлхийн 3 одоо том од. Тэгэхээр бол одоо энэ гураас зүгээр ганц дугаар ярихад бол ер нь тэгэл нөгөө хоол болтол шир зугаа дарагба хэвлэгдэхгүй удаад авах юм бол одоо тэгээд энэ гурваас нэг л дугаар явах. Ер нь зүгээр тэгээд бас подкаст явчихна. За ингээд SBS Plus-аас эргэлэн гаргадаг хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг 2015 оны шинэхэн дугааруудаараа та бүхэндээ Лионел Месси, Фрэнк Лампардын номыг бол уншиж өглөө. Үнэхээр гайхалтай байлаа. Болж байхдаа маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа бүгдээрээ түр баяртай гэж хэлмээр байна. Та бүхэндээ ажлын томоос том амжилтыг хүсье. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай залуусаа. One more depending on a prep, yet we all look away. People pretending everywhere. It's just another day. There's bullets flying through the air, and they still carry on. We watch it happen over there, and then just turn it on. Like that! Oh! Third time lucky with the most unlikely of efforts. They have a pop, and how many times does it sail 10 yards over the bar? But such is Frank Lampard's technique that it should have been red. Steps up and finds the back of the net. The third game in a row he scored against his former club. That's when we all win. That's when we all win. They tell us everything's alright, and we just go along. How can we fall asleep at night when something's clearly wrong? When we can feed a starving world with what we throw away, but all we serve are empty words that always taste the same. We must stand together. There's no giving in. Hand in hand forever. That's when we all win. That's when we all win. That's when we all win. The right thing to guide us is right here inside us. No one can divide us when the light is nearly gone. But just like a heartbeat, the drumbeat carries on. Clever effort. Lampard seals victory for Chelsea. The former West Ham man scores 2 goals against his old club tonight. And it's game set. We must stand together. There's no giving in. Hand in hand forever. That's when we all win. That's when we all win. That's when we all win. Үзэгч та бидний нэвтрүүлгийг хүлээсэн үү? Та дахиад нэг шилдэг хөлбөмбөгчний гайхалтай сэтгэл хөдлөм түүхийг сонсомоор байна уу? Тэгвэл бидэнтэй нэг хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг иргэн ирлээ. Энэ удаа бид дэлхийн шилдэг хөлбөмбөгчд болох Лионел Месси, Фрэнк Лампард нарын номыг танд уншиж өгөх гэж байна. Тайлбарлагч Балжинемийн хамтаа яриа, сонирхолтой баримтууд, хэний сонсоогүй нууц мэдээллүүд эндээс задарна. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг Баасан гараг бүр. You're trying to save me.